2015 онд үзэгчдийн хүртэл болсон Ар худраг Монголын уран сайхны кинонд Шоронгийн Атманы дүрийг тун чадварлаг бүтээсэн туслах жүжигчид Сэлэнг хүн амьдралдаа алдаж болгоч алдаагаа засаад сайн сайхан амьдрах боломж байдаг гэдгийг харуулж байгаа нэгэн. Тэрээр Дархан уул аймаг дахь Йошуа дагалдагч бэлтгэл сургуульд өөрөөсөө залуу оюутнуудтай мөр зэрэгцэн суралцж байна. Би бол энэ сайн мэдээ бол их олон жилийн өмнө сонссон л та. Бараг 30 жилийн өмнө сонссон. Миний найз нөхөд Харвагийн ойр дотны найз нөхөд маань ер нь Христ итгэгч нар. Тэгээд одоо яг сүүлийн 2 жил сүм чуулганд яваад цуглаанд одоо хин нэгний одоо нэг тийм юугүйгээр одоо шахалт шаардлагатай нэг юм юу өөрөө нэг сэтгэлээрээ яг нэг очмоо санагдах болсон үе бол одоо 2 жилийн өмнөөс гэсэн үг. Ингээд ажлынхаа өөрийн хийдэг ажлын зав сайн хажуугаар ингээд очдөг. Тэгэж очих болсон шалтгаанаас миний олон найз нөхөдөд нөлөөлж исэн. Тэнгэрийн дорх бүх юмсаа өөр ингэсэн цаг хугацаатай гэдэг. Тэгээд тэр очих цаг нь болсон байсан байна. Өөрийгөө өөрчлөе те. Энэ дэслэг бүх юм эхлэх ёстой байна гэж ойлгосон үндсэн дээр энэ сургууль дээр суралцахаар шийдээд ийм сонголт хийж ирсэн ба. YBM олон улсын байгууллагаас дагалдагч бэлтгэл сургуулаа дэлхийн 200 гаруй оронд байгуулсан бөгөөд Дархан уул аймагт 10 жилийн өмнө салбараа нээж байсан төвхтэй. 10 жилийн хугацаанд энэхүү сургууль яг Сэлэнг ах шиг амьдралаа өөрчилж, бурханд үйлчилж, утга учиртай үн цэнтэй амьдрахаар шийдсэн 500-аас 600 гаруй дагалдагчийг бэлтгэжээ. За ер нь бол 10 жилийн хугацаанд энэ сургууль явагдаж байхад бол янз бүрийн хүмүүс сурсан байна. За бид нар бол хэдийгээр 16-аас 35 насны одоо хязгаар тавьж байгаа ч гэсэн нэг удаагийн сургуультай бол нэгээс нэг 3 арай жоохон юм ахмад насны хүмүүсийг бол авч ирсэн тохиолдол байна. Ер нь онцгой байдлаар бол. Тэгэхээр энэ удаагийн сургуультанд маань ч гэсэн одоо 50 настай ах маань их онцгой байдлаар сурж байгаа. Яагаад гэвэл Есүс Христтэй уулзаад үнэхээр түүнийг таньж мэдээ, амьдралаа өөрчлөе. Үнэхээр өөрчлөгдсөн амьдралаар амьдрахыг хүсэж байна. Тэгсэн учраас үнэхээр бид нараас шийдээд авсан баг. Тэгээ ер нь бол маш их өөрчлөгдөж байгаа. За яг энэ мэтчлэн өнгөрсөн хугацаанд бол олон хүмүүс сураад ертөнцийн эзнийг таньж мэдээд дараа нь одоо пастораар үйлчилж байгаа, илгээлтийн эзэн болоод өөр улс үндэстэнд ажиллаж үйлчилж байгаа, нийгмийн салбаруудад бас ажиллаж байгаа. За ийм хүмүүс ч гэсэн олон баг. YBM хэмээх товчил нь алсын хараатай залуус гэсэн утгатай бөгөөд YBM-ийн дагалдагч бэлтгэл сургууль болон сургуультаар дамжуулан алсын хараатай зорилготой мөрөөдөлтэй өөрийгөө болон өөрийнхөө зорилгыг таньж мэдсэн залуус бэлтгэгдэн гарсаар байна. Light News мэдээллээ.